сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгоны од мөндөр хажуугаар хүрч байна. Өнөөдрийн дугаарыг чанартай орц амттай сонголт Local Brand болон Future of Lifestyle Toki application за мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэж байна. За өдрийн мэндагий. Өдрийн дүргийн. За Жорж Флойдыг саяхан болсон хэрэг. Сая жишээлдээ эн чинь 5 жилийн өмнө болсон хэрэг байгаа. Гэхдээ нөгөө одоо хүртэл яригцаар байгаа болохоор магадгүй саяхан болсон юм шиг санагдаж байгаа хаа. Энэ одоо дэлхийд дахныг цочроосон арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзэл, тэн цагдаагийн хүчирхийллийн эсрэг өрнүүлсэн одоо дэлхийд дахнаа маш том хөдөлгөөнийг өрнүүлж чадсан юм хэрэг байгаа штэ тий. Тэгээ энэ хэргийн талаар хоёлаа ярих болно. Нэвтрүүлэг маань би амьсгалж чадахгүй байна гэдэг. Одоо энэ хэргийн гол юу гэдэм дэ лоз өнгө гэхэд хаашаа тэрнгээр нэрлээ явцсан нэр бах тий. Би амьсгалж чадахгүй байна гэдэг. За энэ бол 2020 онд гарсан 20 оны 5 сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын Миннеаполис хотод болсон Жорж Флойд гэж нэгэн залуугийн амь нас хохирсон хэрэг байгаа. За Жорж Флойд бол 46 настай хар арьстай эрэгтэй залуу цагдаа нарын гарт амь насаа алдсан. За Black Lives Matter буюу одоо Black Lives гэхэр чинь тэ хар арьснуудын амь нас чухлаа гэсэн үг утгаар орчуулдаг баг. Энэ хөдөлгөөнийг эхлэх юм үндсэн шалтгаан болсон. Энэ бол ерөөс ганц Америкт биш дэлхийд дахина хөдөлгөөн өрүүлсэн хэрэг харамсалтай хэрэг байгаа. За өнөөдрийн дугаарыг хоёлаа зүгээр юм сенсац сошиал дээр явсан мэдээлэл биш, яг бодит баримтууд аль биесны их сурвалжуудаас нь авчгаад болсон үйл явдлыг ярьж өгөх болно. За Жорж Флойдын амьдралын тухай эхлээд зайлшгүй мэдээлэл өгөх нь зүйтэй. Жорж Перри Флойд Jr. гэж энэ залуу бол 1973 оны 10 сарын 14-нд Америкийн нэгдсэн улсын хойд Каролина мужийн Фэйтвилл хотод төрсөн. За тэрээр Техас мужийн Хьюстон хотын 3 дугаар тойрогт юм өсөж төрсөн юм байна. За Флойд бол нэлээд маш өндөр хүн, өндөр нуруутай, метр 93 см өндөртэй, 101 кг жинтэй ийм биерхүү хүн байгаа. Тэгээ сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг байсан. За ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөгийн багт тоглоод 1992 оны мужийн аврах шалгаруулах тэмцээнд багаа удирдах орж исэн ийм сагс тоглодог хүн байжээ. Муучгүй сагс ч юм биш үү тий. Тэгээ сургуулаа төгсөөд Флойд энэ Флорида мужийн өмнөд Флоридагийн их сургуульд сагсан бөмбөгийнхоо тэтгэлгээр эсэж орсон ч гэсэн дараа нь аргэрийн шалтгаанаар Хьюстон хот руу буцаад за Техасын A&M их сургуулийн Kingsville салбарт шилжин очсон боловч тэндээ сургуулаа төгсөж чадаагүй юм байлээ. За Флойдын амьдрал гэмтэргийн түүх байгаа. 1997 онд зэвсгэлсэн дээрэм хийсэн хэрэгээр ял авч шоронд хоригдчихсэн. За 2007 онд дахин дээрэм хийсэн хэрэгээр 5 жилийн хорих ял бол авч исэн. За шоронгоос бол 2013 онд сулагдаад байсан юм билий. За ингээд сулагдсанаасаа хойш 2014 онд Флойд Миннесота мужийн Миннеаполис хот руу нүүж Сент Луис парк хотод амьдарч эхэлсэн юм байна. За энэ хотод бол тэрээр очсноос хойш ачааны машины жолоочоор ажиллаж исэн бөгөөд бас нэг орон нутгийн шөнийн клуб хамгаалагчаар бас давхар ажилладаг байсан. За өөрийнхөө найз бүсгүй болох Кортни Росс гэдэг эмэгтэйтэй хамт амьдардаг байсан. За энэ хоёр хосууд бол хамтраад ядуу зүдэн хүмүүст туслах юм буйны үйл ажиллагаа их хийдэг байсан гэж бас дурддагдсан байлээ. За Флойд 2020 онд яг нөгөө ковидын үеэр нөгөө өмнө ажиллаж байсан тэр том машины жолооч болон хамгаалагчийн ажлаа аль алийг алдсан, ажилгүй болсон. За 4 сард нь энэ COVID-19 халдвар авсан ч гэсэн ямар нэгэн шинж тэмдэггүйгээр бол өнгөрөөд
ковидыг давах гад явж исэн энэ үе. За Флойд өөрөө бол хэд хэдэн хүүхэдтэй гэсэн бэлээ. За түүний охин Жана Флойд шүүх хуралдаанд оролцож аавынхаа тухай мэдүүлэг өгсөн байдаг. За Жорж Флойд гэдэг энэ залуу бол жирийн нэгэн юм энгийн хар арьстай залуу байсан ч гэсэн энэ залуугийн үхэл дэлхийн нийтийг цочроосон юм үйл явдал болсон. За одоо шууд хэрэг явдал руу тэр нэг хар бараа өдрийнхэн талаар ярих юм бол 2020 оны 5 сарын 25-нд оройн 20 цаг 1 минутын орчимд Миннеаполис хотын Powderhorn парк дүүрэгт орших Cup Foods нэртэй нэг юм жижиг дэлгүүрт энэ Жорж Флойд тамхи худалдаж авахар орсон байна. Тэгээд төлбөр тооцоогоо им $20 мөнгөнд дэвсгэртээр хийсэн байна л та. За ингээд тооцоогоо хийгээд мөнгөө өгөх үед нь дэлгүүрийн ажилтан одоо тэр нэг касч юм байдаг шүү дээ. Касч мөнгөний аваад энэ хуурамч мөнгөнд дэвсгэрт байна гэж анзаарсан байна. Ингээд хуурамч мөнгөнд дэвсгэртээр энэ тооцоо хийжлээ гэдгийг дэлгүүрийнхаа менежерт хэлээд за ингээд тэр хоёулаа дэлгүүрээс гараад Жорж Флойдыг машиндаа суух гэж хахад нь очсон байна. Тэгээ очиод мөнгөнд дэвсгэрт чинь хуурамч байна, тамхиа буцааж өгөө гэж шаардсан. Жорж Флойд бол үүнийг ерөөсөө зөвшөөрөөгүй. За тэгээд дэлгүүрийн ажилчдын хэлснээр бол Жорж Флойд одоо тийм нэлээд хай болцсон, тийм архич юм уу, мансууруулах төрлийн бодис нэлээд хэрэгжилчихсэн юм өөрийгөө хянах чадваргүй юм шиг харагдчихсан гэж дараа нь мэдүүлэгтээ бас дурдсан. За тэгээд дэлгүүрийн ажилчид 911 рүү цагдаа дуудсан байдаг. За ингэж дуудахдаа юу гэж дуудлага хийсэн гэхээр за манай дэлгүүрт нэг хүн ингээд хуурамч мөнгөнд тэмдэгтээр гүйлгээ хийчлээ. Тэгээд бид нарыг очиход тамхиа буцааж өгөхөөс татгалзаж जैन. Тэгээд бас нэлээд юм хай болцсон явж байна. Мансуурцсан явж байна. Өөрийгөө хянаж чадах чадваргүй байгаад байна. Тэгээд дээрээс нь ийм байдалтай машин бариад машинтай явж байна гэдгийг мэдээллийг цагдаад өгсөн, дуудлага өгсөн байна. За энэ дэлгүүрийн эзэн энэ Махмуд Абумелях гэд хүн бол тухайн үед яг дэлгүүр дээр байгаагүй. Гэхдээ хожим нь Флойдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд одоо маш харамслаа илэрхийлсэн байдаг. Тэгээд энэ дэлгүүрийн ажилчдын цагдаа дуудсан энэ үйлдэл бол дэлгүүрийнх нь дотоод журам болон холбогдох хууль дүрм журмаар зохицуулагдсан үйлдэл байгаа юм л да. Яа тэгэхээр хуурамч мөнгөнд дэвсгэртийг ингээд гүйлгээнд ашиглаж байгаа тохиолдлыг олж илрүүлэх юм бол заавал цагдаад мэдгдэх ёстой гэдгийг нь одоо протоколыг дагсан л үйлдэл байгаа байхгүй. За ингээд оройн одоо энэ чинь ингээд нэг 5 минут 5-6 минутын өмнө болсон явдал ингээд цагдаа дуудаад. За тэгээд ингээд байж итэл 20 цаг 8 минутанд цагдаагийн офицерууд болох Томас Лейн, Александр Куин гэж хоёр хүн газар дээр бол ирсэн. За Лейн Флойдын хажууд очиод ингээд буугаа ингэж гаргаад машинаасаа гар гэж тушаасан. Флойд машинаасаа гарч ирээд ингээ гараа өргөөд цагдаа нарын үгэнд үг дуулууртаагаар ингээ орж байгаа нь бол сүүлд нөгөө ингрийн цагдаа нарын ингэрт нөгөө камер өгдөг шүү дээ. Тэн дээр бол харагддаг. За тэгээд ингээдтэй хажуугаар нь өөрийгөө нөгөө нэг клаустрофобиатай гэж бас хэлсэн гээд байгаа. Нөгөө хаалттай тийм давчин орон зайнаас айдаг. Давчин фобиа байдаг шүү дээ. Тийм фобиатай би амьсгалж чадахгүй байна. Тэр гэж нэг бас тиймэрхүү бутнаад яриад исэн байгаа юм. За тэгээд цагдаа нар ингээд гарыг нь ард нь гавлаад машин суулгахыг оролцсон ч гэсэн Флойд эсэргүүцээд орохгүй байсан юм билээ. Тэгэхээр нь эцэст нь энэ Флойд унаад газарт унаад тэг гарыг нэг ард нь ингээд хэвтүүлт юу яатсан гавлцсан байдалтай ингээд байжсэн. Тэг Флойд өөрөө түрүүнд орцсон тэг нэлээд өндөр том биетэй. Тэгээд Флойд эсэргүүцэхээр энэ цагдаа нар бас хүчрэхгүй ч юм уу эсвэл нэг юм сүрдсэн байж магадгүй юм шиг надад санагдсан. Тэр бичлэгээс нь харах юм бол за ингээд тэр хоёр цагдаа нэмэлт хүч дууддаг. Ингээд оройн 20 цаг 14 минутанд одоо эхний цагдаа ирснээс хойшоо ингээд баг 8 минутын дараа Дерек Човин болон Тав гэж хоёр цагдаа нэмэлтээр ирдгээ.
За ингээд эрэхт нь бол Флойд гараа ардаа хөлөөлцөн ингээд газар хөвтөжсэн. За тэгээд Човын газар твтжсэн Флойдыг ингээд нөгөө гавтаа хэвээрнэ одоо юу гэдэм бэ? Гарыг ингээд баг зэрэг ингээд хажууд тийш ингээд өчөөд гэх юм уу? Хажууд тийш нь харуулж байгаа байхгүй. Ингэж биеийг нь хажууд чи харуулсан байдалтай тэгээд Флойдын яг хүзүүн дээр нэгээд өвдгөлдөг. Яг хүзүүн дээр нь яг шилэн хүзүүн дээр нэгээд өвдөглөөд өөрөөр хэлбэл Флойдын хүзүүн бол ингээд яг газарт ингээд наалтцсан байдалтай байхгүй. Ингээд өвдгөлсөн байдалтай 9 минут 29 секунд яг газарт ингээд дарсан. Энэ хугацаанд Флойд би амьсгалж чадахгүй байна те I can't breathe гэж бүр 20 гаруудаа хэлсэн. Тэгэл өвдөж гин ингээл ээжээ гэж дуудаал те. Энэ бол үхээс айж байгаа л маш аимшигтай л үеийн мэдрэмж байж таарна шүү дээ те. Тэгээд ингээд тусламж ойр хувийнхаа хүмүүсээс бас дуудсан байдаг. Ам өршөөгөөч гэж одоо гуйжлаа юм шүү дээ тийм ээ. За энэ үед нь хажуугаар өнгөрч явж исэн эмэгтэйчүүд за тэгээд өсвөр насны нэг хүү тэгээд нэлээд хэдэн хүмүүс ер нь бол ойр хавьтанд байсан. Тэгээд бүгдээрээ эргэж гэж тойрж зогсоод цагдаа нарыг та нар болооч та нар хүн аллаа штэ. Алуу наад хүн чинь амьсгалж байгаа мó бид нар туслая гэдэг ингээд зэрэг орилдож хашгиралдажсэн ч гэсэн цагдаа нар буюу ялангуяа нэг нөгөө тоо гэдэг энэ Аз царайтай цагдаа байгаа. Энэ хүн ерөөсөө ойртуулдгүй нэ эргэн тойрны хүмүүсийг. Тэгэд энэ ойртоод зогсцоон байсан хүмүүс сүүлдээ Флойд ингээд нөгөө судасны цохилтыг нь шалгаач ээ. На өвдгөлгөө болооч ээ гэд ингээд шаардажсэн ч гэсэн ерөөсөө цагдаа нар үл тоосон байдалтай байдаг. Тэгээ сүүлдээ энэ яг энэ 9 минут 41 секундын бичлэг байгаа байхгүй. Сүүлдээ ингээд Флойд бүр ингээд эхлээд ингээд амар аим тэмцээл ингээд царай мараа амар эвгүй болол нүд нь ингээд томрол те. Тэгэл I can't breathe гэл ингээд олон дахин хэлээл сүүлдээ ингээд бүр царай нь ингээд бүр нүд нь сүмигээд ингээд бүр хөдлөхөө болж эхэлдэг. За өөрөөр хэлбэл яг ам тавьж байгаа дамсгалаа татж байгаа тэр нь бас тэр бичлэг дээр маш тодор үлдсэн байгаа байхгүй. За ингээд бичлэг дээрээс үзэх юм бол оройн 20 цаг 25 минутанд нөгөө эхний ирсэн цагдаа нар байна шүү дээ тий. Тэрнийх нь нэг Queen гэж цагдаа нь Флойдын судсыг ингээд хүзүүн дээр нь ингэж шалгаж үзээд пульс байхгүй болсон байна гэдгийг мэддэг. Тэгээ ингээ амьгүй болсныг нь мэдсэн ч гэсэндээ тэр нөгөө нэг хүзүүн дээр нь өвдгөлцсөн байсан тэр дээрэг Човын гэдэг тэр цагдаа өвдгөө авахгүй ингээд бүр өвдөглөөд баг 2 минутын турш байсан шүү дээ. Члэгэн дээрээс нь үзэхээр бүр айгүй амар. Амьгүй болчоод ахт нь хүртэл ингээд дээр нь ингээд өвдөглөөд хамаг жингээр ингээд дарцсан байгаад байгаа байхгүй. Тэгээ байсаар л байсан. Тэгээ тэр хооронд нь ингээд пульсгүй болцсон байгаа учраас нөгөө цагдаа нь түргэн тусламж дуудсан байгаа байхгүй. Тэгээд харамсалтай нь жаахан цаг алдаад оройн 20 цаг 27 минутанд түргэн тусламжийнхан ирсэн юм байлээ. Тэгээд Флойд ингээд түргэн тусламжийнхан ирэх үед нэлээдийн хөдөлгөөнгүй амьсгалгүй болцсон байсан. За тэгээд түргэн тусламжийн эмчнэр шууд аваад нөгөө насилк байдаг шүү дээ тийм насилкэн дээр тээвэрлж зөөгөөд энэ хенепин можин эмнэлгийн төв эмнэлэг рүү авч явсан юм билэ. Ингээд очсноос нь хойш 21 цаг 25 минутанд албан ёсоор нас орсон гэдгийг нь зарласан юм байна. Тэгэд энэ хэрэг явдлыг хажуугаар нь өнгөрж исэн 17 настай Дернела Фрейзер гэдэг одоо өсвөр насны хүүхэд гар утсан дээр бичлэг хийж авсныгаа тэр өдөртөө олон нийтийн сүлжээнд тавьж тэр дороод дэлхийд даяар тархаж энэ хэргийн гол нотлох баримт болсон байна. Тэгэд энэ бичлэгийг энэ нэвтрүүлгийг үзэж дуусаад YouTube дээр одоо ч гэсэн байгаа тэр бичлэгийг олоод үзээрэй 9 минут 41 секундын хэрвээ сонирхож ивэл гэтээ анхааруулахын зүйтэй үнэхээр сэтгэл өвтгмөр бүр айгүй аимшигтай шүү бас сонсоход хүртэл эмзэг зүйлээс ингээд нөгөө нэг эвгүүцдэг
тийм эмзэг төрлийн хүмүүсээ бас үзэсгээ сайн бодоорой. Яг ингээд бичлэг дээр амиа алдаж байгаа нь харагддаг. Тэгээд энэ бичлэгэн дээрээс тэр цагдаа нарын үйлдэл бол бүр үнэхээр жигшмээр байдаг. Тэр гаргаж байгаа нүүр царай, тэр хандлага. Бүр айгүй тэр эргэн тойрных нь хүмүүс бүр үнэхээр өвдөлтөө ингээд бүр бөөнөрөө орилолдоод зарим нь ингээд цагдаа нартай ингээд нэг эмэгтэй байгаа, энэ цагаан арьс эмэгтэй ингээд нөгөө юу толгойгоо юмар ингээд ийм юу зүүцсэн. Тэгээ тэр мэр ингээд бүр цагдаа нартай барааж барьцалтааг үлдээ ингээд бүр туслах гэж оролдоод бөөнөрөө орилолдоод ингээд байгаа байхгүй. Тэгэхэд тэр Дерек Чоо ингээд цагдаа бүр гараа ингээд карманда хийцэн. Тэгээд яг тэр Жорж Флойд амиа ингээд тавьж явах үед нь гараа карманда хийцэн. Бүх жингээрээ ингээд хүзүүн дээр нь бараг зогсоод байжсэн юм байдаг юм. Тэгэхээр сэтгэл өвтгмөр бичлэгээ. Тэр загийн хоёлаа ивент итгэжээ танилцуулаад тэгээд өргөлчлээ. За өнөөдрийн дугаарыг 100 жилийн түүхт Итали өрөмцрийн брэнд Locker брэнд ивент итгэж байгаа. За Locker нь Италийн Альпийн цэвэр агаарт байгалийн гаралтай түүхий дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэг гэдгээр онцгойрдог. Тэдний бүх амттан өрөмцөр, шоколад, жигмиг нь химийн нэмэлт бодис, хугацаа уртсгагч, химэл өнгө, амт өндөр оруулагчгүй. За цэвэр байгалийн орцтой гэдгээр үнэхээр тийм нэг органик бүтээгдэхүүн байж байгаа. За нэг сонирхолтой баримт бол Locker-ийн бүх амттанд газрын самар буюу hazelnut заавал ордог юм байна. За энэ нь брендийн амтыг үүрэмц болгодог. За бренд болгоно нэг тусгай орц байдаг. За тэр хин Locker-ийн болохоор hazelnut буюу газрын самар байдаг юм байна. За эдний классик Napolitaner гэх өрөмцөр нь дэлхийд даяар хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болцсон байгаа юм байна. За өнөөдөр Locker бол зөвхөн амттны брэнд биш, харин байгаль, гэр бүл, чанар, уламжлалыг эрхэмлэгч Италийн бахархалт ийм бүтээгдэхүүн болж. За энэ юу юм бэ шүү? Locker-ийн маань 3 үед дамжсан буюу 100 гаруй жилийн түүхтэй ийм брэнд юм байна. За тэгэхээр одоо маш их урт хугацаанд шалгагдаад, туршигдаад, алдаа бүхнээ засаад бүр үнэхээр гоё амттай болцсон гэсэн ийм санаа гэдэг хэлж байгаа юм. За Монгол улсад энэхүү дэлхийд танигдсан брендийг маань Алтан жуулаа Impex компани 2024 оноос хойш оруулж ирээд за ингээ хэрэглэгчтэй одоо түгэж байгаа юм байна. За энэхүү брендийг Carrefour, Nomen, Walmart, Orgel, CUJS25-ын бүх салбаруудаас худалдаа авах боломжтой юм байна. За баярлалаа. За Монголд чороо идэж үзмээр санагдчихлаа. Өөртөө ажил дээр ирсэн. Булаацалтаад юу болоод чи. Йой. Танаа зандаач аягүй. Тэгээ буцаад юу яа. Хэрэг рүүгээ орё, энд бас нэлээд ярих нь бас үлдэх гээд байна. Цаг маань. За энэ хэрэгт бол ингээд 4 цагдаагийн офицер оролцсон байгаа нь түрүүнд дурдсан тий. За Дерек Чоуинг бол 44 настай цагаан арьстай Миннеаполис цагдаагийн газарт 2001 оноос хойш ажиллаад байсан. За Жорж Флойдын яг хүзүүн дээр өвдгөөрөө дарсан гол буруутан хүнтэй. За энэ хүнтэй холбогдуулаад хамгийн гол нь энэ үйл явдлаас өмнө 18 удаа гомдол ирсэн байсан байгаа даахгүй цагдаагийн газарт. Энэ хүн дээр тэгсэн чинь яг энэ цагдаатай холбогдуулаад тэгсэн чинь энэ цагдаагийн газраас нь ерөөсөө огт арга хэмжээ аваагүй бүр ерөөсөө ихэнхдээ нь ямар ч шийтгэлгүй ингээд аниад өнгөрөөцсөн байсан байгаа даахгүй. Тэгэд 2017 онд бүр 14 настай өсвөр насны хүүхдийг зодоод хүзүүн дээр нь ингэж бас өвдгөлж исэн юм хэрэгт холбогдож исэн хүн байгаа даахгүй. Тэгээд огт энэ дээр нь арга хэмжээ авалгүй тэгээд явсаар байсан эцтэй ийм юм болсон байгаа. За Тав гэдэг одоо яг энэ бичлэгийг үзэх юм бол нэг юм Аз царайтай цагдаа гарна. За энэ хүн бол 34 настай энэ Хмон Мерк үндэстэй ястан хүн байгаа даахгүй. Хмон гэдэг нь болохоор нөгөө юу юм бэ лээ? Зүүн өмнөд Аз гаралтай нэг юм үндэстэй юм байлээ л дээ. Цагаач гаралтай гэх юм уу да тийм ээ. Тэгээд энэ хүн гол буруутсан хэрэг нь одоо юу гэхээр эргэн тойрны хүмүүсийг ерөөсөө ойртуулахгүй ингээ буруудаж харж зогсчоод ерөөсөө яг тэр Жорж Флойд газар амиа алдаж яхад нь хамгаалаад зогсоод ерөөсөө хүмүүсийн тусламжийг авах боломжоор хангаагүй энэ хүн. Тэгээд харсаар байж ингээд тэр хүн
бараг л алдсан байгаа байхгүй. За нөгөө хүн бол энэ Александр Куин гэж хүн байгаа 26 настай хар арьстай залуу 2019 оны 8 сараас эхлээд цагдаагийн офицероор ажиллаад эхэлсэн байсан. За энэ залуу болохоор Флойдын нуруун дээр нүбдгөрөө дарж исэн юм хүн. Тэгээд сүүлд нь яг нөгөө Флойдын импульсийг нь шалгадаг. Тэгээд бас өмнө гэмт хэрэгт холбогдчихсэн юм түүхтэй залуу юм байна. За Томас Лейн гэдэг бас 4 дахь цагдаа байгаа 37 настай цагаан арьстай Куингтай адил 2019 оны 8 сараас эхлээд ажиллаж эхэлсэн байсан. За энэ хүний нөгөө энгэрийн камерын бичлэгийн сүүлд гарч ирдэг. Флойдыг анх машинаасаа гар гэдэг нөгөө буу тулгаад гарыг нь ард нь хулж байгааг нэг гавулсан юм хүн. Тэгээд түргэн тусламжийг бол энэ хүн дуудсан байдаг. За энэ 4 офицер бүгдээрээ яг энэ хэрэг явдал босноос хойшоо 1 хоногийн дараа буюу маргааш нь ажлаасаа халагдсан. За үйл явдлыг бол тухайн эргэн тойронд байсан маш олон камер гар утасны бичлэгүүд баримтжуулж авсан байдаг. За үүнээс энэ Дарнела Фрейз гэдэг тэр хүүхдийн өсвөр насны хүүхдийн бичлэг хамгийн чухал байсан бөгөөд энэ хүүхд бол хожим шүүх хурал дээр гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. За Флойд бол маш их айсан байдалтай байсан. Ам өршөөхийг гуйж исэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. За тэгээд энэ бичлэгээ хийснээс одоо бичлэгийг хийж олон нийтэд хүргэснээр энэ Пулитцер гэдэг юм шагнал авсан юм. Би энэ буруу уншиж магадгүй шүү. Ямар ч гэсэн бас шагнал авч исэн юм билий. За тэгээд бусад гэрчүүд гэх юм бол яг тэр эргэн тойронд нь байсан Genevieve Hansen гэж нэг залуу байна. Энэ хүн бол Миннеаполис хотын гал сүнөөгчөөр ажилладаг энэ яралтай тусламжийн ажилтан байдаг. За энэ хүн бол 2025 оны яг 5 сарын 25-нд яг тэр өдөр ажлаасаа яг чөлөөтэй байж таарад яг тэр Жорж Флойдын баривчлагдж байгаа үйл явдлын яг хажуугаар нь өнгөрч исэн байна л та. За тэгээд шүүх хуралд бол бас гэрчээр оролцсон. Гэрчээр оролцохдоо юу гэж хэлсэн бэ гэхээр Флойдыг нөгөө altered consciousness буюу хүн өөрөөхөө юу гэмдэ хэвийн бос байдалтай өөргөө яг ингээ бүрэн дүүрэн хянч чадахгүй гэх юм уу орчин тойрноо ингээ бүрэн мэдэрч чадхааргүй ийм байдалтай байсан гэж бол тодорхойсон байдаг. Өөрөөр хэлбэл чинь нэг хай болцсон жоо мансуурсан байдалтай байгаад байсан шүү дээ тий. За тэгээд ингээд яг хүзүүн дээр нь дараад ийм байдалтай байхад нь өөрийгөө ингээ газ өнөөгч эмнэлгийн яралтай тусламж үзүүлэхийг одоо хүссэн байгаа хгүй би ингээд тусламж үзүүлж чаднаа би юм гал сөнөгч юм байгаамаа гэж хэлсэн ч гэсэн цагдаа нар ерөөсөө ялангуяа нөгөө нэг тоо таагууд чинь ерөөсөө бүр ойрт болохгүй байсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр өгсөн байдаг. За тэгээ энэ хүн бол яг гэрчийн мэдүүлэг өгж байхдаа их уйлж тийм их айгу emotional байсан. За би мөнхөр Жорж Флойдод туслахыг маш их хүссэн. Гэхдээ энэ хүнд ингээд эргэн тойронд байсан тэр цагдаа нар ингээд амьдрах эрхийг нь өгсөнгүй штэ гэсэн агуулгатай тийм мэдүүлгийг бол өгсөн байдаг. За хоёр дахь чухал мэдүүлэг өгсөн хүн бол энэ Дональд Уильямс гэж хүн байгаа. Энэ Дональд Уильямс нь болохоор холимог тулааны одоо тулаанч юм хүн юм бэлээ. За мөн одоо энэ Флойдыг баривчилж байсан яг үйл явдлын хажууд яг гэрч болоод яг өнгөрч явж исэн хүн. За тэгээд бас шүүх хурал дээр гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэгээд Човын одоо Флойдын яг хүзүүн дээр өвдөглөж дараад тэр байсан арга гэх юм уу те өвдөглөөд ингээд байсан юу вэ штэ те. Тэрийг нь ингээд blood choke буюу цусан болт гэж нэрлэдэг ийм арга гинэ. Өөрөөр хэлбэл ингээд blood choke гэдэг чинь хэтрүүлэх юм бол хүний амь насанд маш эрсдэлтэй, маш аимшигтай тийм баг хориотой шахуу. Гэхдээ эн чинь нөгөө нэг цагдаа нарын одоо нөгөө нэг юу гэдгийг хамгаалах арга хэмжээ бас биеэ хамгаалах дефенс янз бүрийн юу бэ штэ тэ тулааны тэрэн дунд нь энтэй төстэй арга бол байдаг. Гэхдээ араа өөр
яг хүзүүн дээр нь тэгж амь насанд нь эрсдэл учруулахаар байдалтай биш. Тэ өөр юу нэ байдаг байхгүй. Тэгэхэд одоо яг энэ Дерек Чоуны яг хүзүүн дээр нь ингээд дараад байсан энэ бол яг цусан болт гэдэг ийм арга нь байсан. Энэ бол маш аюултай нөхцөл байдалд хүргэжсэн гэж бол мэдүүлсэн байт юм билэ. Тэгээд энэ залуу яг тухайн үедээ одоо Флойдыг түргэн тусламжийнхан аваад явсны дараа 911 рүү залгаад I believe I witnessed murder буюу би алгын гэрч болчих шиг боллоо гэж цагдаараа дуудлага өгсөн байт юм байна. За тэгээ үүнийгээ юу гэж шүүх хурал дээр тайлбарсан бэ гэхээр тэр нөгөө нэг 9 минутын бичлэгийг үзэх юм бол энэ хүнийг бас харна ер нь. Тэгээд хар арьстай хүн байгаа даа байхгүй. Тэгээ би яагаад ингэж хэлсэн бэ гэхээр нэг юм ууртай хар арьс хүн нэг юм арьс өнгөний үзлэр цагдаа нарын эсрэг дуудлага өгж байгаа юм шиг ойлгогдохыг гээд зөв нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор ингэж хэлсэн гэж мэдүүлсэн байдаг юм байлээ. За тэгээд цагдаагийн биеийн камерын одоо хяналтын камеруудын бичлэг дээр Жорж Флойд би амьсгалж чадахгүй байна гэж маш олон удаа хэлж байгаа нь тодорхой бичигдэж үлдсэн байдаг. Тэгээд энэ бүх бичлэг одоо ч гэсэн олон нийтэд ил байгаа. Тэгээд энэ би амьсгалж чадахгүй байна гэдэг үг бол энэ хар арьснуудын арьс өнгөөр ялгуурлан гадуурхах энэ бүх хөдөлгөөний нэг юм урай лозунг гэх юм уу reminder үг болж үлдсэн байдаг юм байна. За Хеннепин мужийн эмнэлгийн шинжээч эмч Эндрю Бейкер гэж хүн Жорж Флойдад задлан шинжилгээ хийсэн хүн байгаа байхгүй. За энэ хүн шүүх хурал дээр бас шинжээч эмчээр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн. За Флойдын үхлийг юу гэж хэлсэн бэ гэхээр цагдаагийн үйлдэл буюу одоо ингэж нөгөө ард нь гарыг нь ингэж юу одоо өөртөө туслах боломжгүй болгож штэ тий. Ийм байдалтай ингэж маш хүчтэй дарсан энэ даралт тэг хүзүүний энэ маш хүчтэй даралтнаас нь үүдээд цусан хангамж хүчил төрөгчийн дутагдалд ороод зүрх болон уушиг нь зогссон гэж дүгнсэн байт юм. За тэгээд ийм учраас энэ үхлийн төрөл нь homicide буюу алга гэж дүгнэлт бол гаргасан. Homicide гэхэр чинь өөрөө үхээгүй бусдын гадны нөлөөтэйгээр амьнасаа алдсан гэж байгаа шүү дээ тий. За тэгээд Жорж Флойдын цогцсон дээсэн задлан шинжилгээний албан ёсны тайланд ингэж дурдгдсан байгаа юм. За цуснд нь фентанил илэрсэн норфентанил фентанил нь 11 мл гэж байна. Норфентанил нь 5.6 мл, метамфентамин гэдэг нь 19 мл. За TNC-ийн идэвхтэй болон идэвхгүй метаболитууд ялангуяа хидрокси дельта, TNC гэдэг бас нэлээд өндөр агуулмжтайгаар за кофеин, котинин гэдэг нь нөгөө никотины төрлийн тийм метаболит юм байна. За мөн шээснээс нь каннабиноид, амфетамин, фентанил, метаболит, морфин илэрсэн гэж ийм дүгнэлт гаргасан. За цуснд нь бол этанол илрээгүй буюу өөрөөр хэлбэл архигүй илрээгүй гэсэн. За ийм задлан шинжилгээний хариу гарсан байна. Тэгэхээр яалтчгүй Жорж Флойд тухайн үед бол өндөр дозоор мансуурчсан байсан нь үнэн. Гэхдээ яг амьсгал буюу одоо энэ зүрхэн зогссон шалтгаан бол ерөөсөө энэ мансууруулах бодисноосоо болоогүй гадны нөлөөтэй буюу энэ нөгөө амьсгал нь боогдоод энэ зүрх юу уушиг нь зогссонтой холбоотойгоор гэж дүгнсэн байгаа даахгүй. За тэгээд Дерек Чоуны энэ одоо шүүх хурал дээр энэ задлан шинжилгээ одоо хийсэн нэмчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтийг бол эсэргүүцэж нөгөө дефенс тал нь ямар аргумент гаргаж ирж исэн гэхээр за энэ Жорж Флойд өөрөө ийм зүрхний бас өвчтөй байсан гэдгийг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр энэ хар тамхины өндөр дооз илэрж байгаа нь энэ нь өөрөө тэр зүрхнийх нь өвчнөд нь хавсарсан.
Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Тэрнээс биш яг энэ цагдаагийн хүч хэрэгэлсэн энэ хүзүүн дээр нь өвдгөлсөн явдал ерөөсөө хамааралгүй гэсэн агуулгын ийм дефенс бол хийсэн. Яалтчгүй өөр дээр нь Жорж Флойд ер нь нэг юм зүрхний өвчтэй байсан юм байна л. За тэгээд тухайн үед чинь нэг ковидыг бараг л өхлийн өвчин мэтээр бид нар чинь ойлгодог байсан шүү дээ, тий. Тэгээ яг 4 сард нь Жорж Флойд чинь бас ковид тусаад өнгөрцөн байсан. Тэг ямар ч тэмдэг тэмдэггүй гэж төрөнд дурдсан шүү дээ, тий. Энэ асуудал нь ч гэсэн бас шүүх хурал дээр яригдсан байхгүй юу? Үхэлд нь нөлөөсөн нь нөлөөлөлтөө юу гэдэг асуудлаар. За тэгээд энэ дээр бол яллагч тал болон нөгөө өмгөөлөх таллууд мэтгэлцээд нэлээд маргаан мэтгэлцэн үүсгэсэн. За Флойдын арга гэрийнхэн ганц одоо энэ задлан шинжилгээ хийсэн эмчийн дүгнэлтэн дээр найдаагүй өөртөө бас давхар шинжээч 2 жимж давхар хөөсөлж авсан байсан. За энэ хүмүүс бүгдээрээ санал дүгнэлт адилхан гаргасан. Хүзүү нурууны энэ даралтнаас үүдэлтэйгээр амьсгал нь богдож насуурсан байна гэдгийг дүгнсэн байдаг. За тэгээд дараа нь бас дахиад энэ цэргийн одоо нөгөө зэвсэгт хүчний эмнэлгийн шинжээч нар бас ийм тойм дүгнэлт гаргаад энэ бол аллах байна гэж баттгсан байт юм. За тэгээд Жорж Флойдын үхэл ингээд 2020 оны 5 сарын 25-нд болсон. За 26-нд нь нөгөө сошиал дээр маш их мэдээллүүд ингээд цацагдчихж байгаа шүү дээ, тий. За үүнээс болоод Миннеаполис хотод асар хүчтэй юм эсэргүүцлийн жагсаал цуглаанууд өрнөхөд хүргэсэн. Үүнийг орог бүгдээрээ мэдчихэж байгаа бах, тий. Энэ жагсаал Америк нэгдсэн улсын 2000 гаруй хот 60 гаруй улсад тархсан байдаг. За нөгөө Black Lives Matter гэдэг энэ хөдөлгөөнийг бол өрнүүлсэн. Жагсаалууд ер нь ихэнх газарт уул нь ингээд 50 байдалтай өрнөжсэн ч гэсэн зарим газруудад бол маш эмх замраагүй байдал үүсгэсэн гэдгийг бид нар бүгдээрээ харж ирсэн, тий. Дэлгүүр хошоо шатаагаал ингээд гудамжаарч баг зомби шиг болсон шүү дээ нөгөө хараарсан хүмүүс чинь. Тэгээ Миннеаполис хотын одоо нөгөө Сент Пол гэдэг хотод бүр 1500 гаруй ийм бизнесүүд гудамжинд байдаг дэлгүүр хошоо юу гэдэг. Тэгээ эднэр ингээд эвдэгдэж сүйтгэгдээд хохирол амсаад хаалгаа барихад хүрж исэн гэж байгаа байхгүй. За тэгээд Америкийн нэгдсэн улсын 62000 гаруй үндэсний гвардийн цэрэг дайчлагдаад энэ эмх замбраагүй байдлыг зохицуулах ажилд оролцсон байдаг юм байна. За тэгээд энэ эсэргүүцлийн жагсаал 2020 оны 6 сар хүртэл үргэлжилсэн байдаг. За одоо хоёлаа хууль эрх зүйн талаасаа энэ асуудал яаж хэрхэн шийдэгдсэн бэ гэдэг дээр хоёлаа ивент итгэгчийн дараа хэлцүүлье. За тийм. За өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Tokyo application event итгэж байна. За Tokyo-д жолоочт маань он дуустал Tokyo-гоор зогсоолын төлбөрөөр төлөх бүрдээ 10% хөнгөлөлт. За мөн дата ирэх Top Motors үйлчлэгээний хөнгөлөлт Power Bank түрээслэх хэрэгүүдээ сонгож авах боломжтой болж байгаа юм байна. За мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхуун түгээх станцаар үйлчлүүлэхдээ Tokyo кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж байгаа юм байна. За Tokyo кредит гэдэг нь ийм зээлийн үйлчлэгээ байгаа юм. Манай юун дээр Tokyo application дээр байдаг. Энэ болохоор бүх супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Tokyo Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл байгаа юм. За энэ зээлээр шүү дээ бэлэн мөнгө гаргаж авах боломжгүй. За гол шалтгаан нь хэрэглэгчдийн шаардлагагүй зүйлд мөнгө өрхөөс сэргийлээд за ер нь хэрэглэгчтэй их хайрлаж байгаа ийм зээл гэж хэлж болно. За мөн Tokyo машин гэдэг зэс байгаа. Машинтай хэрэглэгчд маань зогсоолын төлбөр, татвар, торгуул, даатгал, цахилгаан машин зэрэг бүх үйлчлэгийг нэг дороос буюу энэ Tokyo машин гэдэг зэснээс авах боломжтой байна. За энэ Tokyo-г ашиглахад их амар байдаг. Тэгээд ер нь хэрэгтэй ийм аппликейшн байгаа суулгацсан байгаад ашиглаад сурчих юм бол тийм ээ. Тий. За баярлалаа. За Tokyo-гийнхандаа баярлалаа. За Derek Chauvin гэдэг гол буруутганы шүүх ажиллагаа Миннесотын мужийн дүүргийн шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 8-наас 4 сарын 20-ны хооронд болсон. За Миннесота мужид анх удаа энэ шүүх хурлыг бүхэлд нь телевизээр шууд дамжуулсан ийм үйл явдал болсон. За үүндээс нь одоо яг яллах дүгнэлтийн талаар нэг юм жоохон мэдээлэл өгье л дөө. Chauvin бол дараах
зүйл ангиудад буруутгасан яллах дүнлтийг бол танилцуулсан. За үүнд 2 дугаар зэргийн санаандгүй аллах гэж байгаа. Энэ одоо Миннесота мужийн хуулиар явж байгаа шүү дээ, тийм. За одоо гэмтэр үйлдэх үедээ санаандгүйгээр аллах үйлдсэн гэж. За 2 дугаарт нь 3 дугаар зэргийн аллах. За 3 дахь нь болохоор 2 дугаар зэргийн хүн амны хэрэг гэдэг ийм 3 зүйл ангаар ялт тулгсан. За энэ дээр нэг яг жоохон ялгаануудыг нь тайлбарлаж өгөхгүй бол нэг яг ямар учиртай 3 зүйл заалт вэ гэж ойлгохдохгүй болчих гээд байгаа байх. За энэ дээр болохоор тэр нөгөө нэг unintentional second degree murder гэдэг нь одоо энэ дээр murder гэдгийг нь алга гэж орчуулад байгаа. За яагаад алга гэж хэлээд байгааг би жоохон байж тайлбарлаад өгье. За энэ нь болохоор ямар учиртай юм гэхээр ийм өөр төрлийн ноцтой гэмт хэрэг үйлдэж байхдаа тэр гэмт хэрэг нь одоо бусдад хүнд гэмтэл учруулах ч гэх юм уу ингээд хүнд гэмтэл учруулад тэрнээсээ болоод тухайн хүн нь амь насаа алдах ийм эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж ч тухайн гэмт хэрэгээ үйлдэхийг хэлээд байгаа. Одоо яг алах зорилго байхгүй гэсэн. Шууд ингээд энийг ингээд алчий гэдэг. Одоо шууд санаатай гэмт хэрэг гэж байна шүү дээ, тий. Шууд санаатай ерөөс алъя гэсэн тийм зорилго байхгүй. Гэхдээ амь нас нь хохирох өндөр эрсдэлтэй гэмтгийг нь мэдсээр байж ээж тий гэмт хэрэг одоо хийх үедээ тухайн хүн амь насаа алдчих юм бол энийг ингэж хэлээд байгаа байхгүй. Unintentional second degree murder гэж хэлээд байгаа. Нөгөө first degree murder бол шууд ингээд төлөвлөж байгаа санаатаагаар хүн алцдаг шүү дээ, тий. Тэгээ энүүгээрээ жоохон ялгаатай гэсэн. За 2 дахь зүйл заалт нь буюу нэг third degree murder гэж хэлээд байгаа. 3 дугаар зэргийн аллах. Энэ нь ямар одоо зохицуулттай санкц вэ гэхээр яг ямар нэгэн хэн нэгэн хүнийг ингээд онлоогүй яг за яг энэнийг алчаа гэдэг ингээд хүн ингээд хүнийг ингээд тоочглоо шүү дээ. Тим юм байхгүй. Гэхдээ хэний ч ингээд амьд хурж болцсохгүй нэг тийм аюултай хайхрамжгүй үйлдэл хийснээс болоод хүний амьд хүрхийг хэлээд байгаа. Энэ нь болохоор энэ одоо юу гэдэг нөгөө юунаас эхнийхаасаа ялгаатай нь болохоор хин нэгнийг ерөөсөө ямар нэгэн өс хонзонч гэх юм уу ямар нэг сэтлэр ерөөсөө тоочглоогүй, онлоогүй гэсэн үг байхгүй. Тэрнгээрээ бас ялгаатай. Бага одоо юу гэдэг юм бэ? Тэр хохирогч болох хүнээ ерөөсөө зорилтод хүн юу гэдэг юм бэ? Сонгоогүй гэсэн үг байхгүй. За дараагийнх нь болохоор second degree manslaughter гэж нэг бас нэг хэрэгэд байгаа. Энийг болохоор 2 дугаар зэргийн хүн амны хэрэг гэдэг. Аллах гэхгүй одоо хүн амны хэрэг гэж энд би орчуулчаад байгаа юм л да. Энэ ялах га тэгээд одоо юугаар ялах вэ гэхээр criminal negligence causing death гэдэг аахгүй. Энэ ямар учиртай гэхээр ямар ч тийм алах зорилго ерөөсөй байхгүй. Тэгээд ийм одоо юу гэдэм маш болчмгүй үйлдэлээс болоод хүн амиа алдах. Энийг хэлээд байгаа. Яг ингээд анхааралгүйгээр хин нэгэн ингээд өгчөж магадгүй энийг алчихъя гэдэг юм уу те ийм ерөөсөө зориг байхгүйгээр хүний амьд хүрхийг хэлээд байгаа. Тэр нь өөрийнх нь үйлдэл нь ийм аюултай юу аюулгүй юу гэдгийг ч баг мэдгүйгээр бас үйлдэжсэн гэж бол гэж зарим тохиолдолд тайлбарлагддаг. Одоо нөгөө юу гэдэм бэ хүүхэд ингээд буугаар тоглож жагаад хин нэгнийг буудчихлаа гэж бодъё л да. Тэр хүүхэд бол ингээд нөгөө буугаар тэгж тоглох нь аюултай гэдгийг мэдэхгүй шүү дээ те. Одоо яг оюун санааныхаа хувьд ч тийм энэ үе энийг жишээ болгож би тайлбарлаж ойлгуулах гэж оролдоод байна. Яг өөрийгөө аюултай тийм үйлдэл хийж гинэ гэж бас мэдэхгүй байгаад одоо тэрнээс нь болоод ингээд хүний амьнаас эрсдэхийг энэнгээр ялгаатай. За манай Монгол улсын хувьд нь шүү дээ яг энэ эрүүгийн эрхцүүдийн гин буруугийн хэлбэрийг санаатай санаагүй гэж бас ангилдаг шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо нөгөө санаатай болгоомжгүй гэж ангилж байгаа. Болгоомжгүй нь өөрөө бас дахиад дотроо хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах гэж ангилагддаг. За энэ хөнгөмсгөөр найдана гэдэг нь яг ямар учиртай ойлголт вэ гэхээр
хүний амь эрсэд нь эсвэл ямар нэгэн нийгэмд аюултай тийм үр дагавар учирна гэдгийг одоо мэдчихийдэг байхгүй, ухамсарлж яадаг. Иннээс нь болоод энэ хүн өгчгүй дээ, өгчиж магадгүй дээ гэж үр дагавар учирч магадгүй гэдгийг мэдчихийдэг байхгүй, яг ямар нэг үйлдэл хийж байхдаа. Гэхдээ за араач өгчихгүй баха гэд за би одоо араач ингэ алчихгүй баха гэдэг нэг юм өөртөө найдаад ч гэдэг юм уу, араа болохгүй баха гэсэн нэг юм юу гэдгийг шууд тэр алах үр дагаврыг хүсээгүй мөртлөө өөрийнх нь үйлдэлээс болоод хүн хүч магадгүй гэдгийг мэдчихийдэг. Тэгсэн ч гэсэн үйлдэлээ хийчихдэг. Энийг ингээд хөнгөмсгөөр найдах гэдэг байгаа. Өөрөө өөртөө найдаад гэх юм уу. За хайхрамжгүй хандах гэдэг нь болохоор одоо ялгаа нь болохоор энэ ямар нэгэн аюултай болохыг нь урьдчилаад мэдчихсэн эсвэл мэдэх боломжтой байхад мэдхгүйгээр ямар нэгэн үйлдэл хийчихэж байгаа байхгүй. Одоо нөгөө миний түрүүний хэлээдсэн third degree murder гэдэг нь шүү дээ. Энэтэй ер нь бол нэлийн төстэй. Нөгөө манай Монголын эрх зүй одоо энэ Америкийн эрх зүй, эрүүгийн эрх зүйтэй яг энэ гимбуруугийн тал дээр ингээд яг адилхан ингээд харьцуулаад энэ энтэй адилхан гэж хэлэхэд жоохон ингээд өөр ялгаатай гэдэг нөгөө юуны хувьд яг төсөөтэйгээр тайлбарлах юм бол яг энэ хайхрамжгүй хандах гэдэг нь энэ яг энэ хин Derek Chauvin ял тулгасан энэ хоёр хэргийнх нь third degree murder төсөөтэй манай Монголын одоо нөгөө хайхрамжгүй хандахтай. За second degree manslaughter-тай жоохон төстэй гэж хэлж болох юм. Харин тэр нөгөө хөнгөмсгөөр хөнгөмсгөөр найдах гэж гимбуруугийн болгоомжгүй хэлбэр гэж яриад нь шүү дээ манай Монгол улсын. Энийг яагаад тэр нөгөө юутай нөгөө нэг unintentional second degree murder-тэй адилхан гэж бас хэлж болохгүй вэ гэдэг дээр бас нөгөө манай хуулийнхан хэрэг байдаг бол бас мэдж байгаа ба. Энэ дээр манайх чинь Америкийн гол ялгаа нь энэ дээр байдаг хөө. Үйлдэл нь өөрөө энэ хэргийн гол одоо юу гэдэг юм бүрэлдэхүүн хэсэг нь болчдөг. Энэ хүн яг алах үр дүн хүссэн үү хүсээгүй юу гэдэг нь ерөөсөө хамаагүй. Манайх чинь болохоор мэдчихсэн боловч өөртөө найдаад тэр үр дүн хүсээгүй байх тохиолдолд энэ хөнгөмсгөр найдах руу орчод шүү дээ тий. Америкийнх дээр болохоор үгүй тэр хүссэн хүсээгүй нь ерөөсөө хамаа авахгүй. Чи тэр үйлдэлийг хийснээрээ тий шууд ингээд толгоор нь зад буудаад ингээд алаагүйч гисэн тэр үйлдэлээс чинь болоод хүн өчөж байгаа учраас тэр үйлдэл нь өөрөө гэдэг нөгөө юу гэдгийг гин буруугийнх нь хэлбэр нь болоо авчдаг гэх юм уу. Нэг энэгээрээ ялгаатай тийм байдаг. За тэгээд энэ нэг ямар ял өгсөн бэ гэдгийг тайлбарлахын тулд баахан эрүүгийн эрх зүй өөрөө тайлбар орж өгөхөөс өөр болчиход байна. Тий одоо гяст ялаа өгье. Өөр яарад. За ингээд энэ хэрэг бол эхлээд хоёр зүйл ангаар нь яллагдаж байгаа. Сүүлд нь нэг 3 дугаар зэргийн аллах гэдэг заалтыг буцаагаад дээд шүүхтээр нэмсэн байлээ. За энэ хэрэг бол тангарагтны шүүхөөр орж шийдвэрлэгдсэн. Яллагч тал нь 38 гэрч дуудаж шүүх хурал дээр мэдүүлэг авсан байдаг. Би түрүүнд дурдсан те хоёр тэнд байсан хүн. За тэгээд дээрэс нөгөө эмчнэрийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, за тэгээд цагдаагийн дарга бас шүүх хурал дээр орж иж мэдүүлэг өгсөн. За Derek Chauvin болол ингээд холбогдох дүрм журмуудыг зөрчсөн байна. Яг тэгэхээр тийм ийм хүч хэрэглэх шаардлага ерөөсөө тухайн нөхцөл байдал байгаагүй гэж энэ хүн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийнхөө эрх мэдлээ бас хэтрүүлээд энэ үйл хүч хэрэгэлсэн байгаа байхгүй. За defense тал буюу одоо өмгөөлөгчийн тал 7 гэрч дуудаж оруулсан байдаг. За яг Chauvin бол яг өөрөө мэдүүлэг шүүх хурал дээр өгөөгүй. Одоо эдний гол аргумент нь юу байсан бэ гэхээр одоо тэр хүч нэг юм very broad гэдэг нэг хүн бас оруулаад ирсэн. Энэ хүн болохоор тэр нөгөө би хамгаалах урлаг тэр цагдаагийн defense янз бүрийн юм дээр мэрэгсэн хүн юм шиг байгаа. Тэгээ тэр хүн нь болохоор
Дерек Чоуны тэр хийсэн үйлдэл бол яг л тийм цагдаа нарын хийдгэл тийм үйлдэлээ. Яг л бодлого дүрм журамтай нийцсэн байсан гэсэн агуулгын тийм хүн тайлбар орж өгсөн. За Дэвид Фаулер гэж унших юм шиг байна. Бас нэг ийм эмч хүн орж ирээд за яг Жорж Флойдын үхлийн шалтгаан бас яг энэ хүзүүн дээр нь дарснаас болсон гэж үзэхэд бол хэцүү. Энэ тодорхойг байгаа даа. Зүрхний өвчтэй хүн байсан. Тэгээд өндөр доозоор мансууруулах бодис хэрэгэлсэн байсан. Энэ бол өөрөө бас үхэл түргэх шалтгаан мөн гэж ийм байдалтайгаар маргалцсан, мэтгэлцсэн байгаа. За тэгээд шүүхийн шийдвэр гараад 2021 оны 4 сарын 20-нд тангарагтнууд 10 цаг хилцэж юу яасан ба. Санал нэгтэйгээр 2 дугаар зэргийн аллага үлдсэн буюу unintentional second degree murder гэдгээр нь юу яасан? Гин буруутай тооцсон. За ингээд 22.5 жилийн ялыг Дерек Чоунд өгсөө. За энэ дээр бусад цагдаа нар байгаа шүү дээ. Тэднэр нь ч гэсэндээ бас гин буруутай тооцогдоод яг шууд тэд нар чинь нөгөө хүзүүн дээр нь дарчаагүй учраас мэдээж хөнгөнөлтөө. Харин тэр нөгөө тав гэдэг тэр нөө цагдаа байгаа шүү дээ. Тэр чинь 4.5 билүү 5 жилийн ял авсан санагдаж байна. Тэгэд энэ хүн чинь бас буруутай шүү дээ. Ингээд өөрөө хүн амны хэрэг баг тэнд үлдэж яхад нь хажууд нь баг туслалцсан шахуу байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэлтэй гин буруутай болсон. За энэ Дерек Чоун дээр ингээд эрүүгийн хэрэгээс гадна дахиад энэ federal case гэж бас үүссэн. 2021 оны 12 сард энэ холбооны шүүхээс иргэний эрх зөрчсөн гэдэг үндслээр одоо энэ ямар учиртай гэхээр нөгөө шаардлагагүй үед хүч хэрэгэлсэн байгаа үйлдэлээ шүү дээ. За тэгээд эмнэлгийн тусламж үзүүлэлгүйгээр одоо амь нас хохироосон. За тэгээд бас дээрэс нь өсвөр насны хүний эрхийг зөрчсөн гэдэг нөгөө олон нийтийн талбай олон нийтийн газар байгаа шүү дээ. Хүүхэд ойр орчимд нь байж хахад ямар нэг гинт хэрэг үйлдэх нь өөрөө бас дахиад гинт хэрэг болчтой. Хүндрүүлцдэг тий. За тэгээ энд нь бас дахиад 21 жилийн энэ федерал тийм ял өгсөн байдгийн байна. За мэдээж Дерек Чоун ерөөсөө энэ ялыг хүлээн зөвшөөрөөгүй дав заалтах гэж оролцсон. Гэтэ дав заалтгал нь дээд шүүхээс нь бол хүлээж аваагүй. За хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр бол юу яасан юм бэ? 2023 онд энэ нөгөө нэг холбооны хэрэгтэй ял авсан гэдэг байгаа шүү дээ 21 жилийн. Энэн дээрээ дахиад чинээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэмээр байна гэж хүсэлт гаргасан юм байлээ. Энэ нь ямар учиртай юм гэхээр одоо юу юм бэ? Дахин шинжилгээ хийлгээд Флойдын үхэл нь яг хүчил төрөгчийн дутагдал биш. Одоо зүрхний өвчнөөсөө болж нас орсон эсхийг дахин тогтоолгох тийм шалгах ажиллагаа хийлгүүлэх юм хүсэлт гаргасан юм байна. За үүнийг нь шүүх зөвшөөрөө дахин шалгалт хийхээр болсон гэсэн байлээ. Гэхдээ тэр яг ямар одоогийн байдлаар ямар процесстэй явж байгааг нь сайн мэдэхгүй байна. Одоор ялаа бол энэ Техас мужийн холбооны шоронд хоригдож байгаа гэсэн байна. Тэгээд нөгөө хоёр шүүхээс хоёр ял авсан шүү дээ. Энийг чинь зэрэг эдлэх учраас нийтдээ бол 22.5 жил хоригдох юм байлээ. За Миннеаполис хотын шүүх Жорж Флойдын арга гэрт нөхөн төлбөр болгож 27 сая $27 бол төлсөн байдаг. Үүнээс хойш цагдаа нарыг хүний баривчлах үедээ хүзүүн дээр нь ингэж дарахыг бол хориглох шийдвэр гаргасан байдгийн байна. За тэгээд ер нь бол нэлээд л үр дагавар гаргасан л да нөгөө юунаас цагдаа нарт найр сүнгөөр ялгуурлах хүчирхээлэл ийм үлддэг ийм хэрэг байна уу? Ер нь цагдаа нарын тулд нэлээд дүү тийм шалгалт явуулсан. Дэлхийд даяар бараг шахуу энэ цагдаа нарын үйл ажиллагааг дахин шалгах, хянах тий иргэдээс гаргаж байгаа гомдол мэдээллүүдийг маш нухацтай шалгах ч гэдэг юм уу. Ийм байдал бас нөлөөсөн байдаг юм байна. За тэгээд нөгөө хар арснуудын Black Lives Matter гэдэг тэрний тухай ярих нь бараг илүү зүзээ тий.
хар арьстай хүн байсан учраас амь насыг нохроочлоо гэдэг дээр л их дургуутсан шүү дээ, тэ уурлаад. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж дуусаад хэрвээ тэр бичлэгийг нь үзэх юм бол үнэхээр нэрээ сэтгэл өвтгмөр. Иймэрхүү хэрэгүүд ер нь Америкийн тэр түүхэнд ч гэдэг юм уу зөндөө олон болдог. Тэгээд яг ингээд харахаар яг энэ хар арьст хүмүүс тохиолдсон ийм хэрэг цагаан хүн дээр хизээч болдгоо байхгүй. Одоо жишээлбэл хүзүүн дээр нь ингэж өвдгөлдөг одоо энэ арга гэх юм уу юу гэх юм. Энийг цагаан хүн дээр хэрэгжилж ирсэн түүх бол одоо мэдэхгүй байна. Дараа нь одоо цагаанууд дээр ч гэсэн олон нийтэд шүү дээ болоогүй ч гэж магадгүй те мэдэх юм. Гэхдээ би ингэж бодоод байна. Энэ гол буруут нь бол нэгдүгээр цагдаагийн дарга байсан байна. Тэр чинь 17 удаагийн гомдол ирчээд тах чинь талбаргүй хариуцлага тооцдоггүй энэ байлгаад байна гэдэг чинь цагдаагийн даргын буруу. 17 удаагийн үйлдэлтэй гэдэг чинь энэ хүний ямар хандлагатай, ямар хүн байсан бэ гэдгийг бол хангалттай илтгэж байгаа баг. За дээрэс нь энэ хин блэ? Дерек Човин те. Энэ нөхрийн тэр одоо юу ерөөсөө тэр арьс өнгөний үйлдэл гэдэг юм бол хүн байж чадаагүй тэр нь л одоо яг хүн охирох, хүний амь одоо хохирох тэр гол үндсэн л болчлоо л да. Тий. За тэгээд дахиад ийм хэрэг битгий гараасай гэж залбираад хүсээд энэ удаагийнхаа дугаарыг үгээр өндөрлөе да тийм ээ дараагийнхаа дугаараар уулзцаая. Энэ бас манайд ч бас их сургамжтай. Яа тэгэхээр манайхан Америкт их суралцахаар явдаг, ажилчууд амьдардаг. Хинд ч ийм дуракууд харалтч магадгүй шүү. Тийм болохоор цагдаа нарын тэр хэлж байгаа үг юу гэдгийг тэрийг нэг жоохон биелүүлэх гээд те биелүүлсхийгээ тэгээ байж байгаарай. Тэгэхгүй бол тэд чи буу гаргаж ширээд буутчдаг юм дуракууд тэнд зөндөө байгаа шүү гэдгийг та анхааруулan хэлмээр. За баярлалаа гээ. За баярлалаа баяртай. За өнөөдрийн дугаарыг маань чанартай урт замттай сонголт local brand болон Future of Lifestyle Tokyo application за мөн MBS partner соёлын ферм ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрлээ. За гээ дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.